За сайн уу манайхан. За би маргааш наадамш тий. Тэгээд нэлээ их бууз хуушурын захиалга авцсан. Нэг компани 30% хуушур авч идсэн байхгүй юу? Тэгээд юу яагаад тэр хуушур нь маш гоё таалагдаад тэгээд яг наадмаараа 300 хуушурын захиалга өгсөн. Яг гоё гэрийн маш гоё хуушур. За тэгээд тэр гэрийн хуушурныхаа махад татчихээн. Тэгээд би махад татахтаа яадаг вэ гэхээр бүрий нарийнхан нингхэн болгоод тэгээд ийм нэг 2 3 хуудасаас эхлээд ингээд ийм баг багаар татчихдаг. Хүмүүс янз янзаар татдаг байх л та. Би болохоор амар багаар татчихдаг. Тэгэхээр ерөөсөө ядардгүй. Тэгээд тий. Намайг тэгнэ. Коуч болчоод хуушур хийлээ, бууз хийлээ, шалдаа бууцсан байна мэн чиг шиг. Тэр хүмүүс хандаж хөлөхөд хурамч аккаунттай хүмүүсээ бити хоц. Би хоц гэсэн гэдэг шиг. За ерөнхийдөө би аягүй нэг нийтдээ тийм хоол хийх жоохон дуртай хүн. За тэгээ хоол хийхдээ би аягүй сони юм хэрчих дуртай байхгүй юу? Тэгээ тэр нь мах байна уу, ногоо байна уу, төмөс байна уу, одоо гурил байна уу, whatever те. Будаа яно гэдэг бодлоо. За тэгээд энэ буузыг чинь би ганцаараа хийгээгүй. Бууз хийн гэдэг чинь Монгол хоол хийн гэдэг чинь өөрөө маш их ажиллагаатай, тийм амархан бас хийдэг юм бишээ, тий. За тэгээд Монголоос манай нэг найз ирээд тэгээд яг ингээд хамт бууз хийж байгаа. Тэгээд тэрэнд нь би тусалж байгаа. За мэдээж промошн дээр нь буюу зар реклам зарчилгаан дээр нь тусалж байгаа. За тэгээ дээрэс нь ингээд махын татаж өгдөг, яг завндаа гоё чимхэж өгдөг, амталдаг. Амталгаа ер нь бас надаар явж байгаа шүү. Тэгээ манай тэр найз болохоор өөрөө маш гялалзуур, маш нямбай. Айгу тийм битээр яг энэ ян шиг хоёр биений айгу гоё тийм нөхөж ажиллаж байгаа. За тэгээд би ерөөсөө анх удаага хоол хийж байгаа юм бас биш ээ. Би 2017 онд 6 сарын 1-нд хүүхдийн баяраар 2 3 найзтайгаа хамтраад манай найз хийсэн. Тэгээд яг хүн хэрэгтэй байна гэд тэгээд би яг ажиллаад харж ирж байгаад тэгээ томсонд ажилладаг гэсэн. Ажиллаад харж ирж байгаад өглөө нөгөө 6-аас бэлдэнэ гээл ажиллаад харж ирэлцтэй шууд өстө гурил мөрлөө зуурал мах цахаа бэлдээл нийс салаад малдаад хийгээл тэгэл нэг цаг унтаал тэгэл яг 6 цаг гээл юун дээр очивол нөгөө хүүхдийн баяр болох талбай дээр очивол тэгэл майхан зайхнаа зоогоол газ маа завсаагаал тэгэл яг хуушруу хийгээл нилээ их хуушур хийгээд хүмүүс маш сэтгэл хангалуун тэгээ 6 цаг гэхэд бид нар ингээд дуусаад явцсан. За тэгээд тэгэхэд хуушур хийжсэн. За тэгээд тэрний дараа болохоор яг 17 оныхоо наадмаар нөгөө амтчсан гэдэг шиг тий. За наадмаар би бас найзтайгаа шорлог хийсэн. Шорлог хийж зарж байсан. Дахианы махаар, өхрийн махаар тий. Шорлог хийж зарсан наадмаар. За тэгээд 20 хэдэн он 22 онд 23 онд юм уу? Манайд бас Монголоос бас ийм нөгөө хүн нийтийн олонний тоогооч ирсэн байсан. Болроо хичээг одоо мэдхгүй хүмүүс байхгүй бах тий. Манай илээгийн хүмүүс бүгдээр мэднэ. Сан Францискийн хүн ч аягүй сайн мэднэ. Ягаад тэгэхээр наадмын ушурыг аягүй их авч ижсэн учраас тэгээ наадмын ушур нь oh my god ингээл ушур нь яг юм бөөрөнхий, мах нь яг тийм бөөрөнхий. Эсвэл үнэхээр perfect хийдэг. За тэр үний хажуугаас чинь би бас их юм сурж байгаамаа. За тэгээд болроо хичтэйгээ би хамт наадмын хуушур, гэрийн хуушур, тэгэл оромгийг хүртэл би ч өөрийнхөө хэмжээндээ бол оромог мураг хоолыг бол би ч гоё хийждэг юм шүү дээ. Тэгтээ яг ийм тогооч хүний зөвлөгөөгөөр oh my god утгаас таймер ирштэй. Тогооч хүний зөвлөгөөгөөр бас аюул их юм сурж байгаа байхгүй юу? Тэгээд би юу яасан? Хийсээ. За тэгээд ер нь коуч хүн гэхээрээ л одоо бууз хийхгүй тий одоо юу ч хийхгүй зүгээр ингээл зүгээр байж идэх гэж бас байхгүй. За дээрэс нь би зөвхөн коучингөө өгж байгаа. Тэгээд миний коучингийн ихэнх цаг дандаа өглөөгөр идэг байхгүй юу? Өглөөгөр байдаг учраас би өдөөс хойш айгу тийм завтай байдаг. Тэгээ завтай болохоор яадаг вэ гэхээр би 7 хоногийн 3-4 өдөр жимд явдаг тий. За тэгээд 7 хоногт бас нэг удаа ууланд гарч алхдаг. За тэгээд юу яадаг? Өөртөө маш их сайн цаг зарцуулаад өөрийгөө хайрлаад тий коуч болсноороо
Тэгээд 20 хил хасч чадсан байгаа. Одоо бүр энэ подолк заяа. Энэ бүр анх ингээд надад бүр ийм байдаг гэсэн шүү дээ. Ингээд барайл. Тэгсэн чи одоо надад бүр ийм палач шиг болцсон. Нөгөө яг тухайн эдний үскийнийхэн бүгдээрээ юу явж исэн байхгүй. Юта явж исэн. Тэгэхэд халиунагийн нүгэр Excel би ганцаар Excel захиалж исэн чи одоо надад энэ бүр палаж болцсон. За яасан гэсэн чи би 20 ил хассан. Өөрийгөө хайрлсан байх нь, дасгал хөдөлгөөн хийдэг болсон байх нь. Тэгэхээр ерөнхийдөө коучингээ би өглөөгөр өгчдөг. Тэгээд цагтаа ингээд уулан далхаад бусад цагтаа ингээд гой завтай байдаг. Дээрээс нь би онлайнаар бас сурдаг. Тэгээд яг завтаа нөгөө юу гэдэм мэлээ. Ингээд нөгөө айгүй удаан хугацаанд ийм оюуны юм хийгээгүй хүмүүс чинь тархиар амар ядардсан билээ. Тэгээд би ингээл зураг, шавраар юм хийх гэл ингээд янз айгүй юм ингээл ер нь олж яхаа оролдож үзэж байгаа байхгүй юу. За тэгээд хоол хийхээр яах вэ гэхээр нэгдүгürt би өөрөө хоол хийх дуртай. Хоёрдугаарт эн чинь ингээд айгүй гоё тийм биеийн хүчний юм бас юм болчихж байгаа юм тий. Тэгээд нөгөө тархинд ингээд заримдаа ингээд махарчж яхтай ингээд бүр ингээд юу ч бодохгүй сайхан ингээд гүйрсэн тий. Бүр ингээд нөгөө махандаа ингээд нөгөө анхаарцсан. Тэгээ 100% ингээд нэг төвлөрсөн. Тийм байдаг. Тэгээ эн чинь болохоор одоо яг юу штэ тий. Юугаар бол одоо жинхэнэ утгаараа би бясалгаж ийн гэсэн үг штэ тий. Тэгэхээр одоо энэ нийгэм чи амар завгүй болцсон. Бид нар дандаа уцаа ухаж яадаг, скроллж яадаг тий. Тэгсэн чи би нөгөө ингээд нөгөө найзтай бууз хийхтэн ингээд туслаад битээр угаасаа л бүгдийн угаасаа 2 хуваал авч байгаа л да. Туслаад жоох яг хамтраад ингээд хийж байгаа. За тэгээд ингэж яхад би ингээд ажиллаж байгаа юм юу вэ гэхээр за байж байгаараа махаа. За тэгээ махаа аваад ирлээ. Ингээд гоё нарийнх ирчээд тэгээд нэг 2 3 хуудас ячтгийг. За тэгээд ерөнхийдөө ингээд мах ирчих энэ юу чинь айгүй гоё надад юу болж өгöd байгаа байхгүй юу. Нөгөө оюуны ажил хийгээд айгүй их нөгөө ачаалаад байгаа тархим нь айгүй гоё амарж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ингэнгээ бас мөнгө хийнэ гэдэг чинь окей тий. Би ямар олигарх юм уу тий. Би нэг олигархын хүүхэд байсан бол одоо дан коучийн мөнгөөр амьдрахсан ч миний мөрөөдөл болохоор яг ийм сарын 30 мянган долларын орлоготой байх юм бол надад яг болох гэдэг байхгүй юу. Би 10 мянгаар нь амьдран 20 мянган хадгална ч гэдэг юм уу те. Тийм зорилттой байдаг учраас тэгэхээр ерөнхийдөө бол яг коучингийнхаа мөнгийг би яг цэвэр хадгалдаг. Шууд сэвэнгтэй хийдэг гэсэн үг. За тэгээд одоо бууз одоо иймэрхүү юм хийлээ гэхэд энэгээрээ би ингээд ойр зургийнхаа хэрэглээг хангадаг ч юм уу те. Яг тиймэрхүү байдалтай байгаа. Тэгэхээр би бол энийг нэг тийм буруу зүйл коуч хүн байлаа гэд нэг бууз хуушур хийж болохгүй гэсэн юм дээр бол яг иймэрхүү хариу өгмөр байна. За тэгээд дээрэс нь надад бас ингээ нэг оюуны юм хийж байгаа хүнд чинь аюу гоё тийм юу болж өгдөг байхгүй. Тайвшруулыг өгдөг. Бид нар ч одоо амар завгүй байнгын л уцаа ухдаг болсон шүү дээ. Ингээ зогсоо зайгүй уцаа ухаал ингээл рил үзэл. Би ч одоо ингээл нөгөө яг контент яг хийдэг болохоор ингэж контентыг хийвэл гоё юм байна, зүгээр юм байна гэл те. Тэгэл эдит хийгээл ингээл нөгөө уцнаас ерөөсөө салахгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө бууз хийгээд ингээл махцах татгаад ерөөсөө уцаа оролдохгүй байгаа байхгүй. Ингээл усан дээрээ нэг кино тавьчих ч юм уу, эсвэл нэг подкаст сонсоол те. Эсвэл заримдаа нөгөө юм зогсчдаг ч юм уу би тэгэл яг тэр чигээрээ юу хийчихэд байгаа байхгүй. Яг юу ч хийхгүйгээр маш гоё миний тарих айгүй гоё амарч байгаа. Тэгэхээр та нар минь ч гэсэн бас юу яагаад ерөнхийдөө бас гоё зөвөр ойлгоорой. Хүн бас том өрөөлтөй байх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ чи Америкт байдаг бол тий одоо гадаадд байдаг бол заавал таач байсан байсан хамаагүй тий Монголд ч байсан бай. Ер нь чи яг сарын хэдэн төгрөгийн орлого олвол чамд айгүй гоё тийм боломж юм байна. Тий чиний мөрөөдөл юу юм? Чи тэ 40 наснда 50 наснда хэдэн төгрөг хадгалсан баймаар байгаа. Тэ тэрнээсээ яг ухрааж бодоод тэ яг өнөөдрөөс эхлээд тэ одоо би 1 сая доллартай болъё гэж бодъё тэ 5 жилийн дараа гэхэд. За тэгэх юм бол 5 жилийн дараадаа би жилд хэдэн доллар болох юм тэ одоо 5 6 жил юм биш үү тэ. За тэгэхээр чи энэ хугацаанд би сая доллар болох юм бол жилд хэдийг болох юм? Хэдийг олж чадах юм гээд яг энэ юунаас хөөж бодож үзээд тэгээд мөрөөл рүүгээ тэмүүлээрэй гэж хэлмээр байна. Энэ тэмүүлэлт чинь бууз хийсэн ч болно шүү дээ. It's okay. Okay. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Би бас гоё подкаст хий гэж бодож байгаа. Маш олон юм төлөвлөж байгаа. За.
Ийм их мах болсон юм шиг.